Эрхэм өнөөд үзэгчдээ Малчин телевизийн уран бүтээлчийн зүгээс үзэгч та бүхний хүртээл болгодог сэтгүүлчийн дөмөл нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхний хүртээлхот бэлэн болоод байна. Би энэ удаагийн нэвтрүүлгээ 10 хэр хот номлосон Уранга аймгийн хүүхдийн урлагийн их наадмаас бэлтгэн хүргэж байна. Тус урлагийн наадам нь 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг төдийгүй өнөө жил урд жилүүдээс илүү их онцлогтой өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм. Учирнгүүд Уранга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оны хүүхэд хамгаалалт хөгжлийг дэмжих жил болгон зарлаж энэ удаагийн хүүхдийн урлагийн наадам зорилттой жилийн хүрээнд болсноороо олон талын ач холбогдолтой арга хэмжээ оллоо. Уранга аймгийн хүүхдийн урлагийн наадам нь 2018 оны 4-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд болж урлагийн наадамд өөрсдийн авьяас бэлэг ур чадвараас сорин өрсөлдөхөөр аймгийн 19 сумаас 2600 гаруй хүүхэд багчууд Харваа хэр хотноо хүрэлцэн ирсэн байлаа. За иймээс бид хүүхдийн урлагийн наадмын өмнөх өдөр нь Уранга аймгийн боловсрол соёлын газрын дарга Пүрүсрэнтэй уулзаж урлагийн наадмын бэлтгэл ажил болоод тус урлагийн наадмын онцлог, зорилтын талаар тодрууллаа. Хүндэт телевиз үзэгчдийн өдрийн амгалан айлтгая. Уранга аймагт аймгийн засаг даргын ивэл дор хүүхдийн урлагийн 5 дугаар наадам зохион байгуулагдах гэд бэлтгэл ажил үндсэндээ хангагдж байна. За энэ удаагийн наадмын гол зорилго нэгдүгээрт нь хүүхдийн хөгжлийг дэмжих, авьяасыг тодруулах, хамгийн гол нь шинэ авьяаснуудыг нээн илрүүлэх, за мөн ардын болон орчин үеийн урлагаас хүүхдүүд маань суралцах, бас бусдаасаа суралцах нэгдүгээр зорилго нь. Хоёр дахь зорилго нь 2018 оныг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил болгон зарласан байгаа. Энэ зорилт жилийн хүрээнд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өөрөөр хэлбэл сургууль цэцэрлэг, сумдын соёлын төвүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх. За 3 дахь зорилго нь бол улс аймаг орон нутгийн мэрэгжлийн боловсон хүчнээр хангах их үүсвэрийг тавих гэсэн ийм 3 үндсийн зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байна. Уранга аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа. Байгууллагуудын төлөөлөл бол жигд хангагдж байгаа. Нийт 31 төрлөөр A-B гэсэн 2 зэрэглэл зохион байгуулагдаж байгаамаа. A зэрэглэл болохоор өмнө нь урлагийн наадмаас бас тэргүүн байрын шагнал авсан дэлхийн нийтийн болон олон улсын мөн аймаг бүсийн тэмцээнд медаль байруудад орж исэн сурагчид маань A зэрэглэлд орж байгаа. Тэгэхээр үндсэндээ 62 төрөлд энэхүү уралдаан наадам маань зохион байгуулагдаж байгаа. За яг өнөөдрийн байдлаар нь 2650 гаруй хүүхдүүд бүртгүүлсэн байна. Нэлээд өнөр өтгөн зохион байгуулагдаж байна. Энэ уралдааныг зохион байгуулах комисс маань аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан байгаа. 3 чиглэлээр зохион байгуулагдана. Уралдаан наадмыг зохион байгуулалтыг хангах хүрээнд сумдын засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн даргадаг, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх хөгжлийг хангах чиглэлээр маш тодорхой удирдамж чиглэлүүдийг хөрвүүлсэн байгаа. Энэ хүрээндээ боловсрол соёл урлагийн газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөтлийн газар, бас холбогдох төрийн бус байгууллагууд, нийгмийн бодлогын хэлтс, аймгийн засаг даргын хамгааллын газар зэрэг байгууллагууд хамтарч ажиллаа нэгт уялдуулж мөн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, нийгмийн ажилтнууд, сургалтын менежерүүд маш их оролцоотой ажиллаж байгаагаараа онцлог байна. Аймгийн засаг даргын ивэл дор зохион байгуулагдаж байгаа хүүхдийн урлагийн 5 дугаар наадамд оролцогч нийт хүүхэд багчуудаа авьяас хөдөлмөр нь улам дэлгэрч, харилцан нэгнээсээ суралцаж, шинэ авьяаснууд илүү тодорсон, үйл ажиллагаа маань нутагшсан, ирээдүйд энэ урлагийн чиглэлээр, хөгжмийн чиглэлээр бэлтгэдэг боловсон хүчний гараа эхэлсэн ийм төвшөнд зохион байгуулагдахыг бас өрөөж байна. Мөн энэ урлагийн наадмыг хамтар зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хүндэт эцэг эхчүүд, багш сургууль хүмүүжүүлэгчдийн ажлын их амжилт хүсэж сайн сайхныг өрөөж байна. За Уранга аймгийн хүүхдийн урлагийн 5 дугаар наадмын өмнөх өдөр наадамд оролцох хүүхдүүдийг бүртгэх ажил аймгийн хөгжим драмын театрт явагдсан юм. За урлагийн наадам цэцэрлэгийн нас, ерөнхий боловсролын сургуулийн баг, дунд ахлах гэсэн насны ангилал, болом, дуу хөгжим, бүжиг, язгуур урлаг гэсэн 4 төрөлд 60 гаруй ангиллаар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан юм. За урлагийн наадмыг зорин ирсэн сум болгоны хүүхдүүдийн сэтгэл догдолж, урлагийн наадмын өмнөх өдрөө аймгийн хөгжим драмын театрын тайзнаа ээлж анхаарч дасгал сургуультан хийж өөрсдийгөө бүрэн дүрэн бэлдэж байсан юм.
За харин энэ өдрийн оройны 18 цагт урлагийн их наадмын техникийн зөвлөгөөн хөгжим драмын театрын баг зааланд болж техникийн зөвлөгөөнд сум сумаан ахалж ирсэн сумдын засаг даргын тамгын газрын ажилчид болон сургууль цэцэрлэгүүдийн дуу хөгжмийн багш нар өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. За энэ үеэр хүүхдийн урлагийн наадмыг зохион байгуулах комиссийнхан болон аймгийн боловсон соёлын газрын дарга бүрүүсрэн хөгжим драмын театрын дарга Түмэн Жаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцож урлагийн наадмын зохион байгуулалт, дэг журам, шүүгчдийн үнэлгээ зэрэг олон асуудлуудыг ярьж, зарим багш дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгчдийн асуултанд хариулт өгч техникийн зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулсан юм а. Сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн хөгжмийн багш Тундлан байна. За Урангаа аймагт маань 2 жилд нэг удаа хүүхдийн урлагийн их наадам болдог байгаа. Тэгээ энэ удаад 5-р оролтоо маань бэлтгэл ажлаа хангацсан. Одоо нутгийн авьяаслаг хүүхэд багчууд 12 суманда цуглаад 12 сум маань авьяаслаг хүүхэд багчуудаар дүүрч энэ жил хамархнаа ясгсан сайхан өдрүүд үргэлжилж байгаад хөгжмийн багш миний хувьд талархалтай байна. За 1-р сургуулийн тухайд манай сургууль нийтдээ 2800 гаруй хүүхэдтэй. Тэгээд магадгүй энэ хүүхдийнхаа тоо масаас шилтгаалдаг байж магадгүй энэ уралдаанд хамгийн олон бүрэлдэхүүнтэй оролцож байгаа сургуулийн тухайд манай сургууль маань нийтдээ нэг 280 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй уг наадамд оролцож байна. За уралдааны маань өдөрдмжийн тухайд бол яг хүүхдүүдийн нас өтөхгүй онцлог бүхнийг одоо маш сайдар анхаарсан одоо хүүхдийн эрх хамгаалалтаа нийцүүлсэн их сайхан өдөрдмжийг боловсруулж энэ үйл ажиллагаа маань одоо хэвшил болсон байж байгаа. За тэгээд энэ арга хэмжээ маань зөвхөн хүүхдүүдээр хязгаарлагдлаггүйгээр нийт хөгжмийн багш нарын чанар шансааг шалгасан бас эцэгчүүдийн дэмжлэг оролцоо орон нутгийн хүүхдэд анхаарж байгаа анхаарал за тэгээд хүүхэд бүхэн одоо энэ үйл ажиллагааны анхаарлын гадна талд үлдчихгүй тухайд их анхаарч зохион байгуулдгаараа бас их далайцтай үйл ажиллагаа хийж байгаа. Би Урангаа аймгийн Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Даримаа байна. За манай сургууль 350 гаруй хүүхэдтэй. Өнөөдөр би хүүхдийн урлагийн их наадамд 60 гаруй хүүхдүүдтэй хүрэлцэн ирээд байна. За энэ наадамд оролцох одоо хүүхдүүдийн маань баг бүрэлдэхүүн, сургуулийн удирдлага, сумын удирдлагууд маш их дэмжлэг үзүүл бид бүхнийг одоо дэмжсэний хүчинд бид бүхэн одоо энэ уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд энэ уралдааны маань гол зорилго хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх, бие биенээсээ суралцах, за шин залуу авьяасныг нээн илрүүлэх гэсэн зорилготой байдаг учраас энэ уралдаан болсноор хүүхэд бие биенээсээ суралцах, багш нар хамтран одоо харилцан туршлагаа солилцох, хамтарч ажиллах, бие биенээсээ суралцах гэсэн маш их асар олон одоо том зүйлүүдийг бие биенээсээ олж хардгаараа онцлогтой. За манай хүүхдүүд одоо энэ урлагийн наадамд оролцохын өмнө сумынхаа хэмжээнд урлагийн их наадмын 1-р шатны шалгуултыг одоо 130 гаруй хүүхэд оролцож түүнээсээ одоо шигшигдсэн 60 гаруй хүүхдийг бид нэр авчирсан байгаа. За ингээд энэ завшааныг ашиглаад бид бүхнийг одоо урлагийн наадамд оролцоод дэмжлэг тусалцаа үзүүлсэн Урангаа аймгийн Бүрд сумын засаг даргын тамгын газар сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй одоо маш их баярлаж талархаж байгаа түүний өмнө илэрхийлье. За мөн мэрэгжилт нэгт багш нартай болон авьяаслаг хүүхдүүдэд маргааш болох хүүхдийн урлагийн их наадамдаа амжилттай сайн оролцоорой гэж хүсмээр байна. За Урангаа аймагт 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг хүүхдийн урлагийн наадам зохион байгуулагдах болсон нь багш сурагчдад олон талын сайн эерэг нөлөөллийн ач холбогдлыг өгч байгаа гэдгийг сумдын сургуулиудын дуу хөгжмийн багш нар онцлон хэлж байлаа. За учир нь урлагийн наадам нь AB гэсэн 2 зэрэглэлтэй явагддаг учраас урлагийн сод авьяастай хүүхдүүдийн ур чадварыг улам дээшлүүлэх, мэрэгжлийн урлагийн хүн болоход нь нөлөөлдөг бол бие зэрэглэлийн уралдаан тэмцээнүүд нь урлагийн авьяастай хүүхдүүдийг шинээр гаргаж ирэх, хүүхдүүдэд урлагийн хоо сайхан болоод гайхамшигыг мэдрүүлж чаддаг юм байна. За энэхүү урлагийн наадмын ач холбогдлын хувьд өндөр гэж багш нар үнэлэн ярилцгааж байсан юм а. Зохион байгуулснараа хүүхдүүд энд оролцох гэж бэлтгэл хангаж явах явцдаа багш мэдлэг боловсроо дээшлүүлдэг, хүүхдүүд ч гэсэн авьяас чадвар нэлээд дээшилдэг. Ирсэн хойно уралдаанд оролцсныхаа
оролцож байх хугацаанд бас хүүхдүүд бие биенээсээ маш их юм суралцдаг. Тэр сурсан зүйлээ бас очоод ийм байсан, тийм одоо газрын дуучид ийм сайхан дуусан гэх мэтчлэн хүүхдүүд эргээд тэрийгээ бас бичлэг хийгээд одоо техник технологиг хөгжсөн байна. Тэрийг бас хараад дуурайж дуулах, бусдаа зааж өгөх гэх мэтчлэнгээр одоо өөрөө ганцхан биш бас очоод хүүхдүүдтэй одоо түгээн тараах, хүүхдүүдийн одоо чадвар бидний үеийн хүүхдүүд ийм шатны төвшөнд явж байгаа юм байна. Бидний үеийн хүүхдүүд ийм юмыг ингээд чадчихдаг юм байна гэсэн ийм зүйлүүдийг хүүхдүүд бие биенээсээ суралцдагаараа бас маш их амжилттай. Тэгээд дараагийн тэмцээн ороод ирэхэд одоо тэрнээс илүү сайн чадвартай сайжирсан байдал бол илт харагддаг. Багш нар ч гэсэн бас одоо олон тэмцээнд оролцож улс аймаг олон тэмцээнд оролцсон багш нарын ур чадвар заах арга зүй маш их хөгжид одоо дээшилдэг. Тэрнээс бас хүүхдүүдийн дууны сонголт ч юм уу, хөгжмийн зохиолын сонголт ч юм уу, тэрэн дээр багш нар бас өөрсдөө маш их юм суралцаж хүүхдэд өгөх бас ямар зүйлийг хүүхдэд өгөх вэ гэх мэтчлээ одоо насны онцлогтод тохирсон тийм бүтээлүүдийг сайхан сонгож хүүхдүүдэд одоо зааж сургах бас тийм замууд нээгддэг. Цэцэрлэгийн бүр 2-3 настай хүүхдээс эхлээд ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдийн энэ одоо насны ангиллаар зохион байгуулагдж байгаа болохоор хүүхэд болгонд бас нээлттэй, бас өр өгөөчтэй болдог. Тэгээд бие биенээсээ хамгийн гол нь суралцсан, нутгийн хүүхэд багчууд хоорондоо танилцсан, инээж наадсан. За багш нар маань хоорондоо уран бүтээлүүдээрээ бас харилцсан, туслалцсан, суралцсан ийм өгөөчтэй үйл ажиллагаа болдог гэж үздэг. За Уранга аймгийн хүүхд урлагийн наадмын тэмцээн уралдаанууд 2018 оны 4-р сарын 26-ны өглөөний 9 цагт аймгийн хөгжим драмын театр, хүүхэд гэрүүл залуучуудын газар, ерөнхий боловсролын 2-р сургууль гэсэн 3 газар зэрэг эхэлсэн юм а. Тухайлбал хөгжим драмын театрт бүжгийн төрлийн тэмцээнүүд, ерөнхий боловсролын 2-р сургууль дээр дууны төрлийн тэмцээнүүд, хүүхэд гэрүүл залуучуудын хөгжлийн газар дээр хөгжим язгуур урлагийн тэмцээн уралдаанууд эхэлсэн юм. Түүнчлэн аз жаргалтай аюулгүй хүүхдийн урлагийн наадам зохион байгуулагдаж буй газар болгонд аймгийн засаг дарга гам болт иргэдийн төлөөлөгчдийн урлын дарга эштор дэргүүтээ албаны хүмүүс хүрэлцэн өчөж наадмын албан ёсны нээлттэй арга хэмжээ хийж урлагийн наадамд оролцож байгаа хүүхэд багчууд сурган хүмүүжүүлэгч багш нарт амжилтын дээдийг хүсэн өрөөж тэдэнд мэндчилгээ дэвшүүлж байсан юм а. Хүүхдийн өвчин хамгааллыг дэмжиж зөвлөж болгон зарласан. Энэ үрээ хүүхдүүд рүү чиглэсэн хүүхдүүдийг хүмүүжүүлэх олон удаа юм арга хэмжээнд хүүхдүүд зохион байгуулж хийж явж байгаамаа. Хүүхдийн урлагийн их наадам маань 4 жил тутам нэг болдог. Энэ хэмжээд бас хүүхдийн өвчин хамгааллыг дэмжих чиглэлээр болсон арга хэмжээ давтцаж зохион байгуулж байгаараа онцлог байна гэдгийг бас хэлмээрээ. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд аймгийн хэмжээнд 2600 орчим хүүхдүүд бүгсэнгаас ирж 3 газар нэг зэрэг зохион байгуулагдчихэ. Дараагаар хэмжээ өсөж бол урлаг энэ наадмын дараа спортын одоо наадам болохоор бид төлөвлөж байгаа. Ингээд тав бүгд амжилтгчийн тавны хүүхдүүд бүгдээрээ Уранга аймгийн гала багтлагыг өрөөдөлгөө. Уранга аймгийн засаг даргын ивэлдээр зохион байгуулагдсан ад жаргалтай аюулгүй хүүхд урлагийн наадмын тэмцээн уралдаанууд эхнээсээ энэ тэнцвэрхэн өрсөлдөөнтэй явагдаж эхэлсэн юм а. За энэ ч утгаараа урлагийн наадамд оролцож байгаа багш нар хүүхдүүд өмнөх жилүүдийнхээс илүү их бэлгэлтэй зохион байгуулалттай ирсэн байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс бидэнд хэлж байлаа. За урлагийн наадмын тэмцээн уралдаанууд сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн хүүхдүүдийн хамтлаг хөгжмийн тэмцээнээр эхэлсэн юм. За энэ төрөл Уранга аймагт үйл ажиллагаа эрхэлдэг 40 гаруй сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хөгжимчид энгийн зэмсгийн хөгжмөөр аюулгүй тоглож өрсөлдсөнөөс 10 хэл сумын Эрдэнэ жимэг багштай 5 дугаар цэцэрлэгийн 9 эрдэнэ хамтлаг тэргүүн байранд орсон бол за 2 дугаар байранд хишиг жаргал багштай 30 улс сумын Мөнхийн аюулгүй хамтлаг, за 3 дугаар байранд Наран цэцэг багштай 10 хэр сумын 4 дугаар цэцэрлэгийн найзууд хамтлаг орж бусдыгаан манлайлсан юм а. Цэцэрлэгийн насны хамтлаг хөгжмийн төрөлд амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг урлагийн наадмын хаалтын үеэр аймаг сумын удирдлагууд болон зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За бид хүн энэ үеэр тус төрөл төрүүлсэн Уранга аймгийн 10 хэр сумын 5 дугаар цэцэрлэгийн багш Эрдэнэ жимгийн сэтгэлийг сонссон юм а. Төрүүлсэн байна. Юуны өмнө баяр хүргэе. За баярлалаа. За юу н одоо хэр бэлдсэн бэ? Одоо цэцэрлэгийн насны хүүхдүүд бас олон төрлийн аяыг тоглож байсан, харагдаж байсан. Тэгээд одоо энэ бэлдсэн одоо хөгжмийнхаа аюулгүйнийхаа талаар. Тийм манайх бол хүүхдийн урлагийн наадамд маш их ачаал бүгдлөгч. Хүүхдүүдээ бол мэтлбөө өгчмөр
одоо цогцлогт хөгжмөр 9 хүүхдийг бэлдэж тэгээ бусад нь бол одоо чимэглэл дагалдах маягаар одоо 33 хүүхдийг одоо хөгжмийн хамтлагтаа бэлдэж ингэж оролцуулсан. Энэ гол энэ цогцлогт хөгжмөрөө болоод Баруун Монгол ардын дууны цомирлгийг 9 дууг одоо ингэж манай хүүхдүүд маань одоо тоглож чадварлаг тоглож тэргүүн байранд орсондоо маш их баяртай байгаа. Тусал жимтсэн хүмүүс байвал одоо бас яг энэ мөчөд одоо талархлаа үг байдаг. Тийм. За ингээд юуны өмнө бол одоо хүүхдүүдийнхээ аав ээж эцэг эхчүүд нь хоёрдугаарт нь бол одоо хамт олондоо цэцэрлэгийн захиргааныханд одоо баярлсан талархснаа илэрхийлж байна. Энэ жилийн онцлог бол цэцэрлэгийн насны төрөлд бол энгийн хөгжмийн зэмсэг гээд энэ төрөл бол шинээр орж ирснээр онцлог байгаа. Тэгээ энэхүү энгийн хөгжмийн зэмсэг анх одоо энэ урлагийн төрөлдний төрөл орж байгаа ч гэсэн бас их өргөн цар хүрээг хамруулж багш нар маань бэлтгэлээ хангаж оролцож чадж байна. За тэгээд өмнөх хүүхдийн урлагийн наадамд бол үндэсний хөгжим гэсэн нэг төрөл болж ордог байсан.
Тэгэхэд бол цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бол үндэсний хөгжим бол бас нас сэтгэхүйтэнд тохирохгүй байна гэдэг ийм дүгнэлтийг хийгээд энэ жил бол хүүхдийн урлагийн их наадамд бол хөгжмийн төрөлд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохируулсан энгийн хөгжмийн зэмсгийг энэ төрлийг оруулж ирснээр онцлог байгаа. За тэгээд хүүхдүүдийн бэлтгэл бол нэлээд сайн хангагдсан байна. За бас одоо сайн хангахын хажуугаар бас анхааруулж хэлэхэд яг одоо энгийн хөгжмийн төрөл хамтлаг гэдэг энэ төрөл жанрыг бас багш нар маань сайн ойлгож дараагийн уралдаанд бэлдэх шаардлагатай юм болов уу гэж ингэж бодож байна. Юу гэхээр яг энгийн хөгжмийн зэмсэг гарч ирж байгаа боловч зарим одоо нэг номеруудыг харахад бол язгуур урлаг тал руугаа их дийлэнх хазайсан бусад найруулга юмнууд нь бас их хитрхий дийлсэн яг хөгжмийн найруулга тал руугаа бас гол чиг шугам хандлага жоохон хазайсан тиймэрхүү анхаарах зүйлүүд ажиглагдж байлаа. За энэхүү цэцэрлэгийн насны хамтлаг хөгжмийн тэмцээн өндөрсний дараагаар сургуулийн бага насны Аз зэрэглэлийн гоцсол ардын хөгжмийн тэмцээн болон дунд насны Аз зэрэглэлийн гоцсол хөгжмийн тэмцээн хахлах насны хөгжмийн тэмцээнүүд үргэлжлэн явагдсан юм. За Аз зэрэглэлийн уралдаан тэмцээнүүд бол өмнөх урлагийн наадамд тэргүүн байр эзэлсэн сурагчид оролцдогоор онцлогтой юм. За энэ ч утгаараа хөгжмийн Аз зэрэгэлд өрсөлдсөн хүүхдүүдийн тэмцээн уралдаан илүү өрсөлдөөнтэй болж байсан бөгөөд сургуулийн бага насны госол ардын хөгжмийн төрөлд Арваг Хэрсмийн 1-р сургуулийн сурагч Алтан гэрэл 30 улсмын мөнгөлдөө нар тэргүүлсэн бол сургуулийн дунд насны госол ардын хөгжмийн төрөлд Арваг Хэрсмийн 4-р сургуулийн сурагч Тунгалаг сайхан төрөөж Арваг Хэрсмийн 1-р сургуулийн сурагч Юмжмаа Хар Өрнсмийн Ерөнхий удаа сургуулийн 2-р сургуулийн сурагч Бацаа нар удаах бариудыг эзэлж бусдыгаа манлайсан юм. За харин сургуулийн ахлах насны ардын хөгжмийн Аз зэрэглэл Арваг Хэрсмийн 1-р сургуулийн сурагч Цов Дэрдэн төрүүлж Арваг Хэрсмийн Ерөнхий удаа сургуулийн 4-р сургуулийн сурагч Идэр Баг Хар Өрнсмийн Ерөнхий удаа сургуулийн 2-р сургуулийн сурагч Мишель нар 2-3 дугаар байрыг эзэлж бусдыгаа манлайлаа. За баяр хүргэе. Баярлалаа. За ямар төрөл одоо улсын сайхан амжилт гаргав? Бага насны төрөл ятгаар мөнгө медаль авсан. Хөгжмийн төрөл. За хэдэн жил ятаг тоглож байна? 1 жил. За өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг дэм Шадан гэдэг Монгол дэгдэг. Би 9 настай. Ямар төрөл одоо амжилт гаргав? Яочин тоглож амжилт гаргалаа. За дараагийн уралдааны амжилт хүсье. Баярлалаа. Төрөөс өөрийгөө танилцуул. Намайг ерөнхий боловсролын 4-р сургуулийн сурагч Чимэд Оржин Болтойр гэдэг. Би гоцлол хөгжимчдийн гоцлол ардын хөгжмийн дунд насны ангиллал Б зэрэглэл тэргүүн байрыг эзэлсэн. Ямар аялгау тоглов тийм ээ? Бэлтгэл хэр хийсэн? Бэлтгэлээ бол маш сайн хийсэн. Манай Болбаатар багш болон одоо манай хамтлагийн манай ахлагч Цэрэн Чимэд ах нар маань намайг хамтарч бэлдсэн. Тэгээд би одоо ардын аялгау гэдэг хөгжмөөрөө тэргүүн байрыг эзэлсэн. Дараагийн уралдааны амжилт. За баярлалаа. Одоо гоцлол хөгжмийн төрөлд одоо түрүүж алтан медалийн одоо эзэн болсон маань юуны өмнө баяр хүргэе. Баярлалаа. Өөрийгөө бас манай улсын сайхан дэлгэрэнгүй танилцуулах. Сайн байцгаана уу? Намайг Цов Дэрдэн гэдэг. Би ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11 ангид сурдаг. За тэгэхээр одоо бас ямар аялгау тоглож төрүүлөө бэлтгэсэн баг шингэлэг багш байв те. Хэр их хугацаанд бэлдөө гэж ярьсан ярихгүй те. Их хугацаа шаардсан. Тэгээд хаврын шууд гэдэг аялал. Ямар багшийн удирдлагаар бэлтгэх авсан? Наран туяа. За тэгээд нийт сургуулийнхаа хамт олон оролцсон хүмүүстээ сайхан баярын мэнд хүргэе. Бүгдэнд нь баярлалаа. Багштаа маш их баярлалаа.
За ингээ урлагийн наадамд оролцоод хөгжмийн төрөл төрүүлсэн байна. Тэгээд аль насны ангилалд оролцов? Ямар одоо ангилалд оролцов? Өөрийгөө сайхан дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Ямар аялгууд тоглох вэ ярихгүй те? За би Ялтан гадсууданд 10 сумын Ялтан гадсууданд 1-р сургуулийн 11 А ангид суралцдаг. Энэхүү тэмцээнд болохоор гоцол ардын гоцол хөгжмөөр уран их шиг цогцолтой гэсэн аялгуугаар тоглож 1-р байр эзэлсэн байгаа. Өрсөлдөх шиг хүчтэй байлаа. Хэрэг хугацаанд бэлдсэн багштай юу гэж хандж байна? Мөн хамгийн түрүүнд намайг бэлтгэсэн отгонлон багштай маш их баярлалаа гэж хэлье. 7 хоногийн хугацаанд маш эрчимтэй бэлдэж эхэлсэн байгаа. Энэнийхээ үр дүнд амжилт гаргасан байна. За аз жаргалтай аялгау хүүхдийн урлагийн наадмын хамгийн хөрсөлдөөнтэй болсон төрлүүдийн нэг бол хөгжмийн төрөл байсан юм аа. Хөгжмийн төрөл нь сургуулийн бага дунд ахлах нас А зэрэглэл, сургуулийн бага дунд ахлах нас Б зэрэглэл болон хамтлаг ардын хөгжим, морин хурын хамтлаг төрөл гэсэн олон төрлүүдээр болсон юм аа. Дээрх төрлүүдээс хамтлаг ардын хөгжим А зэрэглэлд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Болдбаатар багштай 12 сумын 4-р сургуулийн хамтлаг төрүүлсэн бол хамтлаг ардын хөгжмийн Б зэрэглэл 12 сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн хамтлаг төрүүлж морин хурын хамтлаг Б зэрэглэл 30 сумын ажны хамтлаг тус төрүүлж бусдыгаа манлайсан ба. За энэ үеэр бид хөгжмийн төрлийн тэмцээн уралдааны шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй уулзаж урлагийн наадмын сэтгэлдлийг нь сонссон юм аа. Мөрөн аймгийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн Жонон хамтлаг гээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дасцүгийн Болдбаатар багшийн удирдлагын явдаг. Тэгээд энэ тэмцээнд бид нар А ангилалд өрсөлдөж бүлээн нурм нацгийн жанцсан нурын хөгжим бүлээн нурм хэмээх аяыг тоглож тэргүүн байрыг эзэллээ. Өрсөлдөгч нар хүчтэй байсан баг өрн байгууллагад хэдэн жил болж байгаа? Манай хамтлаг маань байгууллагадаа 5 жил болж байна. Баруун Баялаа сумын сурагчид маань одоо амжилттай оролцож байна. Одоо хөгжмийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Баяр хүргэе. За баярлалаа. Юуны өмнө багийнхаа одоо багийнхаа нэрийг танилцуулахгүй. Тэгээд ер нь ямар аялгау тоглоо, яар насны ангилалд оролцов те? Бид нар болохоор яарсан сэтгэл айц үлгэн дүргээ 2 аяг тоглосон. Тэгээд 2 дугаар байр эзэлсэн. Манай багш болохоор Монгол Улсын гавьяач Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ундрал гэдэг. Тэгээ багштай баярлалаа гэжлээ. Баруун Баялаа сумаас ер нь хэр олон хүүхдүүд ирж байгаа урлагийн наадамд? Баруун Баялаа сумаас 70 хүүхд ирсэн. Дараагийн урлагийн тэмцээнд амжилт. За баярлалаа. Ерөнхий боловсролын 2-р сургуулийн хөгжмийн хамтлаг маань одоо маш сайхан амжилттай оролцож төрүүлсэн байна. Тэгээд баярынхаа сэтгэлээс одоо суваацахгүй багш нь. За энэ уралдаанд амжилттай төрүүлсэндээ маш их баяртай байгаа. Хүүхдүүдийн маань хөрс хүч хөдөлмөр шингэсэн маш гоё уралдаан боллоо. Хөрс хүчнийг нь үнэлсэн маш шударга сайхан дүгнэлт боллоо гэж үнэлж байна. За ингээ манай хамтлагийн анхлагч маань Ариун Жаргал гэдэг энэ охин байгаа. Энэ охин маань маш их үүрэг гүйцэтгэсэн миний туслах багш байгаамаа. Ингээд Ариун Жаргалдаа бас баярлалаа гэж хэлэх байна. За ер нь бол нэлээд хөгжмийн төрөлд бол одоо 200 сургууль нэлээд сайхан оролцчлаа шүү дээ тийм ээ. Ер нь хамар хүрээч олон хүүхдүүд байх шиг харагдсан тийм ээ. Ер нь одоо бас тэгээд ямар аялуунуудыг тоглоо бас онцлогтой бөмбөрийн одоо зохиол мөр ер нь бол бас арай өөр сонсогдсон тийм. За баярлалаа. Манай бөмбөрийн охин маань энэ өнөр жаргал гэдэг энэ охин байгаа. Бөмбөр маань бас тухайн хамтлагийг авч явах гол үүрэг оройлыг гүйцэтгэсэн байгаа. Ингээд манай хамтлаг маань Б шарвын яарсан сэтгэл авраг зэр гэсэн хоёр зохиолыг тоглосон байгаа. Эхэндээ яарсан сэтгэлээ тоглоод авраг зэрдээ тоглосон байгаа. Ингээд хүүхдүүд маань маш чадварлыг эзэмшиж мундаг оролцсонд бас багийнхаа хүүхдүүд маш баяр хүргэе гэж бодож байна. Тэгээ бас манай хамтлаг маань 30 хүүхдийн бүрэлдэхүүн дээр оролцсон байгаа. Тусал дэмжсэн хүмүүс бол мэдээж байгаа. Манай хамтлагийн манай морин хуурын багш Ажаа хүүгээд багш маань байгаа. Манай багш маань бас амжилттайгаар бидтэй хамтран оролцсон байгаа. Одоогоор энд алга байна. Мөн сургуулийн хамт олон маань бас бидэнд маш их тусал дэмжлэг үзүүлснээр үр дүнд бид хэд нөгөө багаараа ажилласан болохоор ингээд амжилтанд хүрлээ гэж бодож байна. За Уранга аймгийн засаг даргын ивэлдэр болсон аз жаргалтай аялгау 2018 хүүхд урлагийн наадмын дууны төрлийн тэмцээн уралдаанууд цэцэрлэгийн насны ардын госол дууны төрлөөр эхэлж, за энэ төрөлд Харарын сумын 3-р цэцэрлэгийн Тунгалаг тамир тэргүүн байранд орсон бол Баян өндөр сумын цэцэрлэгийн сурагч Алтан гэрэл 2-р байранд орж, 3-р байранд Тарагт сумын сурагч Намжлан орон бусдыгаа манлайлжээ. За түүнчлэн цэцэрлэгийн насны зохиолын госол дууны төрөлд Арвахэр сумын 4-р цэцэрлэгийн сурагч Намуун тэргүүн байранд орсон бол Арвахэр сумын 6-р цэцэрлэгийн Үзий гişиг 2-р байранд, Уян сумын цэцэрлэгийн Ган чимэг 3-р байранд орж,
урлагийн их наадмын алт мөн хүрэл медалийн эзэд болцгоосон юм аа. За мөн дууны төрлийн тэмцээн уралдаанууд сургуулийн бага насны зохиолын госол дууны төрөлд хүргэжсэн юм. За энэ төрөлд Батүлзий сумын Гүндгмаа тэргүүн байранд орсон бол 2 дугаар байранд Хайрхан Толон сумын сурагч Батсангэл, 3 дугаар байранд Арвагэр сумын ерөнхий боловсролын 4 дугаар сургуулийн сурагч Мөнх Хадрал нар орсон байна. За мөн сургуулийн бага насны ардын госол дууны төрөлд Уянг сумын ерөнхий боловсролын 1 дугаар сургуулийн сурагч Даваа Дэлгэр тэргүүн байранд орсон бол Арвагэр сумын 4 дугаар сургуулийн Мөнх Хадрал, Төрөг сумын Бэлэг сайхан нар 2 3 дугаар байранд орж бусдыгаа манлайлжээ. За түүнчлэн сургуулийн бага насны ардын госол дууны төрөлд Бүр цөмийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Саруул Эрдэнэ тэргүүн байранд орсон бол Арвагэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагч Баяр сайхан Ган Туяа нар 2 3 дугаар байранд орсон юм аа. За харин бид энэ үеэр дууны тэмцээний уралдаануудыг шүүм явуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнтэй уулзаж урлагийн наадмын сэтгэлийг нь сонссон юм аа. Урлагийн наадам маань амжилттай болж байна. Тэгээд бага нас буюу цэцэрлэгийн хүмүүс нэлээд идэвхтэй орж байна. За сумдууд бол нэлээд төлхөө сайн орсон. Ер нь бол энэ урлагийн наадамд ер нь нэлээд ач холбогдол өгөөд уламжлал болоод дараах дахь жилдээ гэдэг чинь нэлээд өөрийн цар хүрээгээ тэлсэн бас хүмүүсийн өссөн хүлээдэг юм уралдаан байна л да. Нэлээд сайн бэлтгэгдэж нэлээд сайн багш нар нь бас нэлээд сайн зохион байгуулалттай сумууд нь ч гэсэн сумын удирдлагууд, сургуулийн удирдлагууд ер нь айлч тэр сум гэхгүй аймгийн ч гэсэн ер нь нэлээд сайн зохион байгуулалттай оролцож байна. Одоо ч бас авьяастай болцсон, авьяас хөгжөхөд өөрсдөө хөгжүүлдэг болсон. Багш нар аягүй их дэмждэг болсон. Яг нэг алдаа татгалан дууны сонголтууд маш тийм бага байна. Тэгээд дээрэс нь хитгэн дуунд эргэлдэж байна. За тэгээд одоо ардын дуунууд гэхэд ер нь нэлээд цөөхөн байлаа. Ер нь бол цаашдаа бол бас жоохон судалгаа хийгээд энийг бас нэлээ өргөн дэлгэр болох тэгээ бас юу гэдэг дараа нь бас уралдааныхаа тэр дуулах одоо дуунууд дотроо бас заагаад өгчдөг баймаар юм уу. Урын сангийн жоохон баяжуулж хүүхэд болгон жоохон өөрсдөд нь мэдлэг боловсрол өгөхийн тулд бас урын сангийн нэлээ сайн төлхөө тавиад өгвөл бас их зүгээр юм шиг санагдчихлээ. Баярлаа. Аль төрөлд оролцсон? Ардын дуу, ардны богино дууны төрөлд орсон дунд насны. Хэр бэлдсэн? Би нэг бэлдээгүй. Гэхдээ оролцоод медаль авсандаа маш их баяртай байна. Өмнө дуулдаг байсан үү? Дуулдаг байсан. Би 2015 онд бага насны ангилал бас ардын дууны төлөө алтан медаль авч ирсэн. Энэ жилд яг бэлтгэл муу байгаа, яг муу оролцлаа. Дараа уралдаан тэмцээнд амжилттай. Баярлаа. Жилд орж тэргүүн барьсан бай. Баярлаа. За ямар дуугаар оролцсон? Торгон хулгаад төр мөнхийн дуусан дуугаар. За өмнө ямар уралдаан тэмцээнд орж ирсэн? Өмнө юуроос орж байгаагүй. Анхныхаа 30 сумаас одоо хэр олон хүмүүс ирсэн? 100 гаруй хүмүүс ирсэн. Тэгээд их их медаль авсан. Баярлалаа. Баярлалаа. 2 медаль эзэн болсон маань ямар төрөлд оролцсон? Хамтлаг дуу тэгээд ардын гослолт. Ардын гослолт дуу төрүүлсэн тийм үү? Ямар дууж одоо төрүүлв? Арантмаа гэд Монгол хотын дуу тулсан. За хамтлагаа танилцуулбал. Одоо хамтлагийн гişүн Бацал сугарш. Инээмсгсэн нэртэй тийм ээ. За ямар дуу эгшиглэн билүү те? За ямар дуу дуусан? Ангийн хандад. За баярлалаа. Баярлалаа. За аз жаргалтай аялал урлагийн наадмын 2 дахь өдөр нь дууны төрлийн тэмцээнүүд өргөжлөн зохион байгуулагдсан юм. За энэ өдөр сургуулийн дунд ахлах насны хүүхдүүдийн дундах тэмцээнүүд болж, за сургуулийн дунд насны уртын дууны төрөлд Хайрхан Дулаан сумын сурагч Мөнх Хочир, Нарийнтэй сумын сурагч Хөрлбаатар нар тэргүүлсэн бол сургуулийн ахлах насны уртын дууны төрөлд Арвагэр сумын 4-р сургуулийн сурагч Маралмаа тэргүүн байранд орсон юм аа. Харин сургуулийн ахлах насны зохиолын хамтлаг дууны төрөлд Уянг сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн ихшиглэн хамтлаг тэргүүлсэн юм. За ингээд бид хүүхдийн урлагийн наадмын дууны төрлийн тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон зарим сурагчтай уулзаж баярын сэтгэлийг нь сонссон байгаа. За баярлалаа. Энэ жил одоо уртын дуу дуулж байна. Би одоо нэгд хичээлдээ л болж байна тий. Багш одоо Хөгжим музикийн консерваторын уртын дуучин Насанбат гэж хүний шав байгаамаа. Энэ удаагийн наадамд ямар уртын дуугаар оролцож тэргүүн байрын шалгав? Би эр бор харцаг гэдэг дуугаар оролцсон байна. За юуны өмнө баяр хүргэе. Баярлалаа. Аль төрөлд оролцож ямар амжилттай гаргав? Ардын гоцлол дууны
Би англиад оролцсон. Тэгээд тэргүүн барьжсэн. Би англиад. Ямар дуугаар оролцсон бэ? Юнэгого. За энэ одоо дууг одоо бэлтгэсэн багш хэм байна те хэр удаан манай багш бол Ганбаатар багш байгаа. Тэгээд ер нь 14 хоног бэлдсэн. Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 12 ангийн сурагч Марл маань. Тэгээд ахлах насны төрөлд тэргүүн баригдсан уртын дуугаар Инх мэндийн баяр дуугаар оролцсон. Энэ дууг өмнө дуулж байсан уу? Уртын дууг одоо дуулаад хэдэх жилдээ болж байна ер нь? Би одоо уртын дуу дуулаад ер нь 2 дугаар ангиас авах болж дууссан. Өмнөд зөндөө одоо амжилттай баг. Цол дэмцэн хүмүүстэй баярлалаа энэ сайхан торгон мөчөд одоо илэрхийлдэг үү? За ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш болох Цэран багш бол доктор багш болон хөгжим драмын театрын ах эгч нартай бас тусалсанд бас баярлалаа гэж. Зохиолын дууны төрөл төрүүлсэн байна баярлалаа. За баярлалаа. Өөрийгөө сургуулаа сумаад хэлцүү. Намайг Хүрлбаатарын Дагэрэнц гэдэг. Би Уранга аймгийн 10 сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль сурдаг.
За энэ удаагийн наадамд ямар дуугаар орцож тэргүүн байранд оров? Би багшаагаан зохиосон Уурангаан дуу хэмээх дуугаар орж төрүүлсэн. Өмнө ямар нэг уралдаан тэмцээнд орж байгаа? Багаасаа дууссан. Тэгээд Гигасын 2014 3 дугаар шат хүртэл явж ирсэн. За хамтлагаараа сайхан төрүүлсэн байна. Баярлаа. Хамтлагаа танилцуулбаа. Манайх энэ жил шинээр гарсан Мишель 2 хамтлаг. За ямар дууны төрөл орцож одоо тэргүүн байранд? Зохиолын төрлийн дуу. Уралдаан төрүүлсэн байна. Баярлалаа. Тэгээд энэ хүү одоо нэг аз жаргалтай аялал хүүхдийн урлагийн наадамд оролцсондоо маш баяртай байна. Тэгээд бүх тусал тэмцсэн багш нартай болон хатгантлаг багштай маш баярлсан талархснаа илэрхийлье. За аль төрөлд нь одоо ямар дуугаар зохиолын ахлах насны зохиолын төрөлд эй зэрэглэлт нь цагаан тунгийн дэрс гэдэг дуугаар оролцсон байгаа. Тэгээд тэргүүн барь эзэлсэн.
Нөөд баясгаж сэтгэл догдлуулсан үзүүлбэрээр дүүрэн Өвөрхангай аймгийн хүүхдийн урлагийн их наадам хөргөн дэлгэр үргэлжилж байлаа. Сум сумаан төлөөлөн ирсэн авьяастай багчуудын урлагийн их наадам нь өндөр гэгээний ажилтнтай өрийн сайхан хангаа нутгийн олон түмний мэлмийг баясгаж байсан юм. Энэ удаагийн урлагийн их наадмыг өмнөх жилүүдийнхээс өргөн дэлгэр болж байгааг хүн болгон ярилцгааж байсан юм. За учир нь сум болгоноос урлагийн их наадмын бүх төрөлд оролцогчид авьяас чадвараар сорин өрсөлдөж байсан юм. Тухайлбал хамгийн багадаа нэг сумаас 50 гаруй хүүхэд урлагийн их наадамд оролцсон бол зарим сумдаас 200 гаруй хүүхдүүд аймгийнхаа урлагийн их наадамд хүрэлцэн ирж оролцсон юм. За ийм бид зарим сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар сумын засаг даргын тамгын газар соёлын төвийн албан агчтай уулзаж урлагийн их наадмын сэтгэлийг нь сонслоо. За Өвөрхангай аймгийн богдсон бас одоо хүүхдийн урлагийн их наадам 5 дугаар их наадамд одоо амжилттай оролцож байна. Тэгээд ерөнхий боловсролын сургуулиас 43 хүүхэд, цэцэрлэгээс 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр их наадамдаа оролцож байна. Тэгээд биднийг тусал дэмжсэн одоо эцэг эхчүүд, байгууллагын удирдлагын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургууль, Сөөбийн хамт олондоо бас баярлсан талархснаа илэрхийлж байна. За урлагийн наадамдаа одоо бид бүгд маань одоо баг бүрдүүлэн ажилласан. 2 сар гаруй хугацаанд бол нэлээд бэлтгэлийг хангаж ирсэн. Одоо хүүхдүүд маань амжилттай оролцож байна. Уян сумын цэцэрлэгийн хүүхдүүд маань амжилттай багц дүүрэн оролцлоо. Цэцэрлэгийн насны 5 төрөлд гослол бүжиг алтан медаль, хамтлаг бүжгэрээ хүрэл медаль, гослол цохиолын дуугаараа хүрэл медаль авсан амжилт дүүрэн оролцлоо. Өнөөдөр хүүхэд бүрийг хөгжүүлэх төлөвшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан энэ урлагийн их наадам маш сайхан өндөр зохион байгуулалттай сайхан болж өнгөрлөө. Тэгэд уралдаанд оролцсон бүх хүүхдүүдтэй болон бэлтгэсэн багш нартай зохион байгуулсан аймгийн удирдлагууд, боловсрол соёл урлагийн газрын удирдлагуудаа Уян сумын цэцэрлэгийн хамт олон эцэг эхийн өмнөөс баярлж талархаж байгаагаа бас энэ төвшөнд хэлье. Энэ жил хүүхэд хөгжил хамгааллын жил болон зарласантай холбогдуулан аз жаргалтай айлгой хүүхдийн урлагийн наадам маань Өвөрхангай аймагт бүх сумдууд оролцоод маш их өргөн бүрэлдэхүүнтэй хамрагдж байгаа нь бол илт харагдж байна. Манай хужирт сумаас 136 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ирлээ. Энд 1-2 дугаар цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ахлах насны ингээд хүүхдүүд маань хамрагдлаа. Тэгээ энэхүү арга хэмжээнд сумаас манайх ажлын хэсэг байгуулад урлагийн энэхүү наадамд амжилттай оролцох зорилгоор сумаас 7-8 дуу хөгжим бүжгийн багш соёлын төвийн хамт олон ингээд нийж одоо энэхүү арга хэмжээнд бол амжилттай бэлтгэлээ хангаж оролцож байна. Нийтдээ нас насны ангилалд ерөнхийдөө 37 төрөлд бол бид нэр бол өрсөлдлөө. Манай хужирт сумын эцэгчүүд маань маш их идэвхтэй хүүхдээ гэсэн сэтгэлтэй хүүхдийнхээ төлөө бас их явж чаддаг хүүхдүүд цаг заваа бас хүүхдүүдтэй их зориулж чаддаг бас их мундаг эцэгчүүд манга. Тэгээ бид бүхний энэ ажилд одоо эцэгчүүд маань гүн тусалцаа үзүүлээд одоо бид бүхнийг бас дагаад 5-6 машин өөрсдийнхээ одоо унаа зарлаар өөрсдөө ингэж дагаж ирж яг ингээл зэрэгтэл дунд суугаад ерөөсө багш нар юу хийнэ яг тэрийг тусалж дэмжиж эцэгчүүд маань маш их сайн хамрагдчихж байгаа. За Өвөрхангай аймгийн хүүхдийн урлагийн их наадмын бас нэгэн сонирхолтой бөгөөд ширүүн өрсөлдөөнтэй болсон төрөл нь язгуур урлагийн төрөл юм а. Сургуулийн баг дунд ахлах насны ангилаар явагдсан язгуур урлагийн төрөл нь үндэсний өв соёл, ардын тодтголтой бүхэл зүйлийг хамаардаг учраас хүүхдүүд хөөмөйлөх, эсгэрэх, бүхэн болон морины цол дуудах, ерөөл магтаал унших зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм а. За ингээд Өвөрхангай аймгийн хүүхдийн урлагийн наадмын язгуур урлагийн төрлийн аваргууд тодорхойд Өвөрхангай аймгийн 12 хэр сумын 1-р сургуулийн аялгау хамтлаг язгуур хамтлагийн А зэрэглэлд төрүүлсэн бол за сургуулийн дунд насны Б зэрэглэлд 30 сумын хамтлаг за 10 хэр сумын 2-р сургуулийн хамтлаг 2-р байранд орсон байгаа. За харин 3-р байранд хар орон сумын орхон сургуулийн хамтлаг орсон одоо амжилтыг үзүүлсэн байгаа.
За түүнчлэн ахлах насны язгуур урлагийн төрөлд Арваа хэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн угсаатай хамтлаг тэргүүн баримт шалгарсан бол Өвөрхангай аймгийн Уян сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн хүн хамтлаг 2-р байранд орж 3-р байранд Хар орон сумын Орхон сургуулийн хамтлаг орсон амжилтыг үзүүлсэн юм а. За баярлалаа. Баярлалаа. За аль төрөлд одоо амжилт орж мөнгө медаль авсан? Би сургуулийн бага насны язгуурлах гарсан. Хурдан морины цул бол. Хурдан морины цул бол. Тэгсэн. За хизээрээс гэж хурдан морины цул. Энэ жилээс эхэлт утсан. За. За хэний морины цулыг дууд? Энэ уянгийн бүрв жоохын аврах хэрмэрний цулыг дуудсан. За дараа уралдаан тэмцээнд амжилт. Баярлалаа. Ямар хөгжим тоглож одоо бас төрүүлсэнгээ ярих үү? Намайг Тонголох сайхан гэдэг би 4-р сургуулийн математикийн 3-р ангитай 7-гийн ангид сурдаг. За тэгээд би язгуур урлагийн дунд насны А зэрэглэлд Йочонгоор тоглоод тэгээд алтан медаль авсан. Өмнө нь бас 5-р ангидаа тоглоод алтан медаль авсан. Өөртөө танилцуулаа ямар төрөл ямар амжилт гаргав тийм ээ тэр талаараа ярихгүй тийм. Бид нэр 30 ус оролцож байгаа. Тэгээд язгуур урлагийн дунд насны B зэрэглэл язгуур урлагийн төрөлсөн. Гэр их бэлдсэн багшийн хувьд одоо хэн гэдэг багш ажиллав? Ямар аялгау тоглов? Манай багшийг Бавууд ирж гэдэг. Тэгээ бид нэр хэсэг хугацаанд бол сайн бэлдсэн. Тодорхой хэмжүүлсэн. Тэгээ Чингисийн махтаал авсан. За Өвөрхангай аймгийн хүүхдийн урлагийн их наадмын хамгийн олон оролцогчийг хамарсан төрөл бол бүжгийн төрлийн уралдаан тэмцээнүүд байлаа. За бүжгийн тэмцээнүүд нь цэцэрлэгийн насны ганцаарчсан болон хамтлаг, ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ахлах насны ганцаарчсан болон хамтлаг бүжиг гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан юм. За Өвөрхангай аймгийн тухайд бүжгийн урлаг сайн хөгжсөн төдийгүй тус аймгийн хүүхэд багчууд улс бүс олон улсын чанартай бүжгийн уралдаан наадмуудад тогтмол өндөр амжилт үзүүлэн оролцдог юм а. Энэ ч утгаараа Өвөрхангай аймгийн хүүхдийн урлагийн их наадмын бүжгийн төрлийн тэмцээнүүд өрсөлдөөнтэй сонирхолтой явагдаж байлаа. За энэ үеэр бид бүхэн бүжгийн төрлийн тэмцээн уралдааныг шүүж байгаа шүүгчдийн бүрэлдэхүүнтэй уулзсан сэтгэлийг нь сонссон юм а. Өвөрхангай аймаг бол бүжгийн урлаг хөгжсөн. За бид хүүхдүүдийнхээ авяас бэлгийг нэг хөгжүүлэх зорилгоор мөн бас олон уралдаан тэмцээн, бодлогын чанартай арга хэмжээнд авч хэрэгжүүлж ирсний үр дүнд бүжгийн урлаг маш хөгжиж байна. За Өвөрхангай аймгийн бүжигчид зөвхөн аймагтаа төдийгүй улс олон улсын хэмжээнд болсон. Нэг бол мэдж байгаа. Тэгэд бүжгийн уралдаан тэр утгаараа ч хамгийн өрсөлдөөнтэй
хамгийн их өрсөлдөөнтэй одоо байр цөөхөн байгаад байдаг тийм ээ. Яг тэр байрны шаардлага хангасан бүжгийн хамтлагууд их байгаад байдаг. Ингээд маш их өрсөлдөөнтэй шүүхэд бас нэлээ одоо чанга одоо хүнд гэх юм уу да шүүгчтэй хувьд тийм болж байгаа. За манай шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан бүжгийн соёл урлагийн их сургуулийн соёлын боловсролын сургуулийн Ахмад багш. За бүжгийн урлагт 50 жил зүтгэсэн Пүрүүжав гэдэг маш туршлагатай багш ажиллаж байгаа. Тэгээд бид энэхүү уралдаанаа ингэж харж байна. Манай энэ уралдаан бол ерөөдөө улсын чанартай уралдаан болжээ. За хүүхдийн урлагийн их наадмын бүжгийн төрлийн тэмцээнүүд үзэгчдийн алга дашилт уугаан дуугаар дүүрэн өрнсөн. За тус урлагийн наадмын бүжгийн төрөлд цэцэрлэгийн насны ангилалд Өвөр ханган аймгийн цэцэрлэг баг сургуулийн бүжигчид Арваа хэр сумын 4-р цэцэрлэг, Уян сумын цэцэрлэг, Богд сумын цэцэрлэгийн хүүхэд багчууд амжилттай оролцож шагнал бариудыг эзэлсэн бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүжгийн тэмцээнд Арваа хэр сумын Ирмэн бүжгийн клуб, Болор бүжгийн клуб болон ерөнхий боловсролын 4-р сургууль, Харан сум, Богд сум, Уян сум, Баянгол сумын бүжгийн хүүхдүүд амжилттай оролцож бусдыгаа онлайлж байлаа. За манайх болохоор сургууль цэцэрлэг баг сургуулийн засварын сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас оролцож байгаа. Тий. Ямар төрлийн бүжиглөө тийм ээ? Ер нь одоо бас хэр удаан хугацаанд бэлдүү тийм ээ? Хүүхдүүд хэр урд нь сурж байв тийм ээ? Ардын хамтлаг бүжгээр орсон. Тий. За сар гарны хугацаанд бэлдсэн бид нэр. За баярлалаа. За баярлалаа. Ингээд нийт тусалсан эцэгчүүд болон 6-р цэцэрлэгийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ хүүхдүүдээ өшөө их илүү амжилт гаргаарай, сургуульд ороод гэж хэлье. За ер нь бэлтгэлийг хэр хийсэн, ямар бүжиглсэн тийм ээ? Хүүхдүүд маань одоо бүжиг хэр хурдан сурсан гэдээ одоо бас ярихгүй нэ. Бэлтгэлийг сар шахуу хийсэн. Тэгээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны инх сайхан багштаа бас баярлалаа гэж хэлье. Тэгээд мөн эцэг эхийн тусламж маш их байсан. Байгууллагын хамт олондоо бас баярлалаа гэж хэлье. Манайх сондөр хамтлаг байгаа. Хараар сумын гүзэрс сургуультай ерхий боловсролын сургуулийн хамтлаг. Манайх хамтлаг байгуулагдаад 4 жил болж байгаа. Тэгээд энэ урлагийн наадамд өмнөх урлагийн 4-р наадамд оролцож их амжилттай оролцож. Аль төрөлд одоо ямар медаль авч байгаа? Нилээ олон медаль зөв. Манайх орчин үеийн төрөлд чөлөө бүжгээр мөнгө авсан, хүрэл авсан, хүрэл медаль авсан. Ахлах нас А зэрэглэл ардын бүжгийн төрөлд бас хүрэл авсан. За энэхүү Өвөр ханган аймгийн Арваа хэр хотноо 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдсан хүүхдийн урлагийн 5-р наадам амжилттай болж өндөрлсөн байгаа. Ингээд тэмцээн уралдаанууд явагдаж дуусны дараагаар төрөл тус бүрдээ тэргүүлсэн номеруудаар нэгдсэн гала тоглолтыг зохион байгуулж Арваа хэржүүдийн хүртээл болгосон юм аа. За харин гала тоглолтын дараа хүүхдийн урлагийн наадамд амжилттай оролцож шагнал байрандаа шалгарсан хүүхэд багчуудын шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. Ингээд Өвөр ханган аймгийн засаг дарга Гамболд иргэдийн урлагийн дарга эштөрж тэргүүтэй албаны хүмүүс хүүхдийн урлагийн наадамд амжилттай оролцож тэргүүн байрандаа шалгарсан хүүхэд багчууд, сурган хүмүүжүүлэгчид, сургуулиудад одоо шагналын гардуулан өгч баяр хүргэсэн гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. Иймээс бид бүхэн шагнал гардуулах үеэр аймгийнхаа хүүхдийн урлагийн наадамд амжилттай оролцсон зарим хүүхдүүдийн сэтгэлдлийг нь сонссон юм аа. За манай Өвөр ханган аймгийн Уян сумын Игшиглэн туян гэдэг хамтлаг байгаа. Тэгээд манай хамтлагыг болохоор Уян сумын Няра Баянзол бэлдүүлсэн манай Хүн мөнх орон гэдэг дуудуулж тэргүүн барьсан байгаа. За баяр хүргэе. Баярлалаа. За ямар төрөлд оролцож ямар одоо амжилт гаргав? За би 2 дугаар алтан медаль авсан, бас ангийнхаа хамт олонны бүжгийн хүрэл медаль авсан. Бид нэр Өвөр ханган аймгийн Харан сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн цагаан уул хамтлаг бүжгийн төрөл бэ зэрэглэл тэргүүн баригдлаа. Ямар бүжгээр Сэлхэж юу? Бэлтгэл хийсэн дээ? Бэлтгэлээ бол хийсэн. За тусал тэмцэн хүмүүсүүд одоо энэ хүчийг ашиглаад бас барьснаар илэрхийлэхгүй. За юуны дөрөнд бэлтгэж
тусалсан инсайхан багштай баярлалаа. Сэргэлэн инсайхан гээд багштай маш их баярлалаа. Мөн сургуулийнхаа хамт олон захирал бусад багш нар ангийнхаа хүүхдүүд, сургуулийнхаа хүүхдүүд бүгдэнд нь баярлалаа. Чөлөөт одоо энэ төлөлд одоо бас тэргүүн байранд идэлсэн байна. Баяр хүргэе. За баярлалаа. За энэ хаанаас гарсан санаа бай те? Одоо багш санаачсан уу? Багшийн тухай манай энэ багшийг зохиожсон багш нь их хоёр багш гэдэг. Энэ зохиолыг нь болохоор тэгсэн багш нэр нэг хоёр багш гэдэг. Тэгээд харамжид байлгаа ер нь өөрснөө зохиогоод зүйдээс. Хэрэг бэлдсэн. Зөндөө бэлдсэн манай сум. Тэгэл сумынхаа соёлын төвийн дэрэгдэх юунд бэлдэж байгаа. За Баян өндөр сумаас ер нь хэр олон хүүхд ирсэн энэ уралдаанд? 60 гаруй хүүхд. Тэг. Хэр амжилттай орсон? Нэлээд амжилттай. Манайх Өвөрнгай аймгийн Баруун Баялан сумын одоо Октын уян гэдэг хамтлаг. Ямар төрөлд орж ямар ээж зэрэглэлийн хамтлаг дууны төрөлд юу Дэндүү сайхан залуу нас дугаар 2 дугаар байранд орсон. Бэлтгэл хэрэг вэ? Бэлтгэл бараг нэг сарын өмнөөс хийж эхэлсэн. Сонор 3 хамтлаг одоо төрүүлсэн байна. Баярлалаа. Ямар бүжгээр оролцсон вэ? Монгол бүжгийн чуулбар. Хэр удаа хугацаанд энэ бүжийг 4 сарын 10-нд бэлтжээ. 4 сарын 10-нд бэлтжээ. Тэгэл одоо өнөөдөр ингээд нэг сард баяртай байна. За Өрөнгө аймгийн 12 хотноо болсон хүүхдийн урлагийн 5 дугаар наадмын гала тоглолтын дараа тус уралдаанд тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшуулахыг зэрэгцээ. За энэхүү хүүхдийн урлагийн наадамд шавнараа сурагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нарыг одоо шагнаж урамшуулсан байгаа. За энэхүү уралдаан тэмцээнд Өрөнгө аймгийн 19 сумын сургуулийн өмнөх боловсролын дуу хөгжмийн багш нар, за мөн дүүнчлэн сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нар гээд олон одоо багш нар өөрсдийн ур чадвар, оюун ухаанаа сорин энэхүү одоо тэмцээн уралдаанд бас оролцсон байгаа. За энэ ч утгаараа одоо тус уралдаан тэмцээнд бусдыгаа манлайлж өөрийнхөө бэлдсэн шавнарыг сурагчдыг урлагийн их наадамдаа амжилт дүүрэн одоо оролцуулсан зарим одоо багш нарыг шагнаж урамшуулсан гэдэг дуулахаар таатай байна. За мөн энэ үеэр Өрөнгө аймгийн 12 сумын засаг даргын тамгын газрын зүгээс 12 сумынхаа ерөнхий боловсролын сургууль болоод сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт бас хүндэтгэл үзүүлж баяр хүргэсэн байгаа. Өндөрлөж байна. Тэгээ таны одоо удирдсан болор бүжгийн хамтлаг маань одоо төрөлдөө сайхан амжилттай оролцож бас Өрөнгөийнхаа нэрийг гаргасан одоо гайхалтай бүжгүүдийг энэ тайзан дээр амьлууллаа. Тэгээд уралдааны талаар хэсэгт байна. За энэ уралдаан 3 жил нэг болж байгаагаар маш их ач холбогдолтой байгаа. За энэ жил манай 1-р сургуулиас нийт 146 хүүхэдтэй оролцоод маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүүхдийн урлагийн наадамд оролцож байна. Энэ жилийн онцлог гэх юм бол бусад сумдууд маш их сайхан бэлтгэлтэй өрсөлдөө маш ихтэй байлаа. Ер нь одоо болор бүжгийн хамтлагийн тухайд одоо бас клуб юм аа 10 жилээ болж байгаа шүү дээ тийм ээ. За манай болор клуб маань 2008 онд анх байгуулагдж ирсэн. Энэ жил 10 жилийн хойг тохиож байгаа. За манай клуб маань энэ жил 10 жилийн хойг тохиолдуулаад нэрмж шагналаа бас гардуулсан байгаа. За манай нэрмж шагналыг богд сумын авиаслаг сурагчид маань хүртсэн байгаа. Өрөнгө аймгийн засаг даргын ивэлд ор зохион байгуулагдсан аз жаргалтай аялал 2018 хүүхдийн урлагийн 5 дугаар их наадам амжилттай болж өндөрлсөн байгаа. За ингээд наадмын төгсгөлд сумын дүнгээр байр эзлүүлэхэд Өрөнгө аймгийн 30 сумын хүүхэд багчууд хүүхдийн урлагийн 5 дугаар их наадамд тэргүүн байранд одоо багийн дүнгээр шалгарсан бол 2 дугаар байранд Өрөнгө аймгийн Баян өндөр сумын хүүхэд багчууд, за 3 дугаар байранд Өрөнгө аймгийн 12 сумын хүүхэд багчууд одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд наадмыг зохион байгуулагчдын зүгээс сум орон нутгийнхаа нэрийг гаргаж урлагийн наадамд идэвхтэй оролцож амжилт одоо гаргасан сумдуудын шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За шагналыг Өрөнгө аймгийн 30 ус Баян өндөр 12 сумын засаг даргын тамгын газрын ажилчид болоод сум орон нутгийн удирдлагууд хүүхэд хариуцсан ажилчид нь одоо гарч ирж шагналыг одоо гардан авсан гэдгийг та бүхэндээ тулахад таатай байна.
За ингээд одоо Эрмэн бүжгийн хамтлаг маань одоо 5 дугаар наадамд амжилттай олж Гран при эзэн боллоо. Тэгээ баярсагсаас бол. За ингээд сэтгэл маш өндөр байна. Манай Эрмэн бүжгийн дуулан маань хүүхдээ орлогын их наадмын 5 дугаар уралдаанд бас Гран при шагналаа авсанд бас их баяртай байгаа. Бас 15 онд бас 4-р их наадамд бас Гран при шагналыг бас авч яасан. Одоо ингээд 2 дахь Гран при шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Хүүхдүүдтэй бас цаашд нь өндрөөс өдөр их амжилтыг хүсье гэж хэлмээр байна. За энэхүү эрхэм мөнөд үзэгчид та бүхэнд бид хүн сэтгүүлчийн томилол нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Өвөрхангай аймгийн 10 ихэр хотноо зохион болгогдсон хүүхдийн урлагийн 5 дугаар их наадмыг сурвалжлан одоо бүрэн эрхээр хүргэлээ. Энэхүү нэвтрүүлгийг эх орны өнцөг болон бүр цугаа хүүхэд багчуудын хүртээх хот бид бүхэнтэй хамтран ажилласан Өвөрхангай аймгийн боловсрол соёлын газрын хамт олондоо баярсан талархснаа илэрхийлье. Ингээд Өвөрхангай аймгийнхаа нийт хүүхэд багчууд та бүхэндээ энэ руугийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж нэвтрүүлгээ жаргаж байна.